Дүү Николайда чамайг ойлгохгүй байна гэж олон хүн надад гомдлож байлаа. Би энэ гомдлынх нэрсэр хариу хэлж зөрхөлдөггүй. Ньютон, Гёте нарч хариу хэлж байгаагүй. Харин зөвхөн Христ л үүнд хариу гомдлож өөр хэн нэгний тухай бус өөрийнхөө тухай сургаалыг ярьж байсан шүү дээ. Хүмүүс чамд гомдлож байх нь зөв. Бусад хүн өөрийг нь хичнээн их ойлгож байгааг бид даанч мэдэрдэггүй. Харин чи өөрийгөө ойлгохгүй байвал энэ ойлгомжгүй байдал нь зөвхөн чиний буруу, тэдний буруу биш. Би чиний хувьд сайн ах болохыг хичээж, түүнийгээ баталж, сайн найз чигчин чамайг ойлгож, чин сэтгэлээсээ мэдэрч чадна. Өөрийн таван хуруугаа мэддэг шиг л чиний хамгаас сайхан чанаруудыг мэднэ. Би тэрхүү сайхан зүйлсийг чинь цаг үргэлж үнэлж, гүнээ хүндэлдэг. Хэрэв чи дургуутсахгүй бол би чиний сайхан талуудыг дурдж, тоолж болно шүү. Чиний зөөлнөөс зөөлөн нэмэр сайхан сэтгэлийн чинь гүнд орших уужин байдал мөн хувиа хичээдэггүй. Үргэлж бусдад санаа тавьж байдаг их зэргийг чамтай хуваалцахад хэвэн гэж бодож байна. Чамд атаархал, үзэн ядалт үгүй. Амьдралынхаа туршид алдаж явсан хөгшин ир, араатан амьтдыгч өрөвдөж хайрлах, энгийнээс энгийн сэтгэлд нэгэн юм чи. Чамд бусдад байдаггүй ховор авьяас чадвар байдаг. Тэрхүү авьяас чинь л чамайг дэлхий дээрх олон зуун сая залуусаас илүү дээгүүр байр суурьнд аваачдаг. Учир нь дэлхий дээр хоёр хүн тутмын ердөө нэг нь л зурааж болдог. Авьяас чадвар чинь бусад бүх зүйлээс чамайг ангижруулдаг. Хэрэв чи бах мэлхий, аль эсвэл хорхой шавжиж байсан, бусад бүхий л хүн чамайг хүндэтгэх л байсан. Учир нь авьяасын өмнө бүхий л зүйлс сул дорой байдаг. Харин чамд сар ганц л бүтлгүйтэл бий. Үргэлж хангаж байдаг хуурамч байр суурь, ал жаргалгүй байдал бүхэн ч үүнтэй холбоотой. Учир нь чи хэтэрхий соёлгүй. Ийм тулгаж хэлсэн нь намайг өршөөгөөрэй. Амьдрал өөрийн гэсэн нөхцөлтэй байдаг. Боловсралтай хүмүүсийн дунд ад жаргалтай амьдрахын тулд чамаас зайлшгүй соёл шаардах болно. Чамд гоц авьяас заяасан байж болох ч чи авьяас болон соёл хоёроо ялгаж зааглах хэрэгтэй. Миний бодлоор соёлтой хүн гэж доорх нөхцөлийг хангасан хүнийг хэлдэг. Нэгдүгээрт бусад хүний зан чанарыг хүндэтгэж, үргэлж ээлдэг, зөөлөн хандах хэрэгтэй. Хэрэг бусад хүн алах эсвэл ламтуу шиг нэгэн байсан ч чи түүний өмнө ээлдэг хэвээрэл байх ёстой. Соёлтой хүн гэртэн танихгүй хүн зөвшөөрлгүй орж ирсэн ч түүнийг уучлж, өөрт байгаа бүхий л зүйлсээрээ цайлдаг. Хоёрдугаарт соёлтой хүн зөвхөн гудамжны гуйлагчин, тэнмэл муурыг өрөвддөггүй. Нүдэндээ олж хараагүй бүхий л зүйлийн өмнөөс зүрхэн нүвдэж, өрөвдөх сэтгэлтэй байдаг. Гуравдугаарт тэд бусдын эд хөрөнгийг хүндэтгдэг тул тавьсан өрөө хурдан төлдөг. Дөрөвдүгээрт соёлтой хүн маш бага зүйлд ирч худал хэлдэггүй. Худалч байх нь өөрийгөө доромжилж, өөрийг нь илүү дорд болгодог. Соёлтой хүн гудамжинд гэртэй байгаа юм шиг аашилдаггүй. Бусдын дунд өөрийгөө магтаж хөөрөгдөггүй. Бусдад өөрийн итгэл үнэмших хүчээр тулган ярьдаггүй. Тэд ихэвчлэн хүлцэж, дуугаа хурааж, чимээгүй суудаг. Тавдугаарт тэд өрөвдөх сэтгэлээ хүчээр гаргаж, өөрийгөө дорд үздэггүй. Бусад хүмүүсийн зүрх сэтгэлийн утсаар тоглодоггүй. Санаандгүй байлаар буруу үйл хийсэн үедээ маш ихээр санаа алдаж, засаж залруулахыг хүсдэг. Бүхий л зүйлээр багч улам нөлөө үзүүлж, бүдүүлэг, хуучны, хуурамч чанараасаа салсан байдаг. 6 дугаарт соёлтой хүмүүс хоосон зүйлсэд дургүй. Тэд хуурамч очир алмаасаар чимэглэсэн, хийх болсон нэр хүндтэй газарт очих дургүй. Тэд рублийн үн цэнийг сайн мэднэ. Өөр хэн нэгэнд хөрөнгө чинээтэй мэт харагдах гэж хичээдэггүй. Жинхэнэ дотоод авьяастай хүн үргэлж харанхуйд байдаг. Зар сурталчилгаа, олонний хөлөөс үргэлж зүхтааж байх хэрэгтэй. 7 дугаарт тэд хүний авьяас чадварыг үнэлдэг, өөрийн сайн чанараач хүндэтгдэг. Амралтын газар лонх дарснуудыг амьдралынхаа төлөө золиослдог. Гисэн хэдийштэй дуулууртай хэвээрл байдаг. 8 дугаарт соёлтой хүмүүс гоо зүүн асар өндөр мэдрэмжтэй байдаг. Тэд үргэлж худал ярих гэж ухаалаг байхыг шаарддаггүй. Хэрэв уран бүтээлч бол шинэлэг байж, хүнлэг чанартай хүн хэвээрээ үлдэхийг хүсдэг. Тэд согтсон ч арх асгаж, маргааш өглөн шаарддаггүй. Учир нь тэд гахаа ивш хүмүүс шүү дээ. Гэхдээ тэд завтай, чөлөөтэй үедэл арх уудаг гэх мэт. Соёлтой хүмүүс ийм л байдаг. Соёлтой байхын тулд зохиолгч нэрийдсэн хэдэн цаасыг эргүүлж тойруулан уншиж, Паулстаас монолог сурах шаардлагагүй.
Шаардлагатай зүйл бол өдөр шөнөгүй тасралтгүй уншиж, илүү их судалж, судалгааны төлөө тэмцэх хүсэл эрмэлзэл юм. Над дээр ирж хагас шил арх хувааж угаад унтаарай. Одоо дэмий хоосон бүхий сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ өөрөөсөө авч хай. Чи одоо хүүхэд биш. Удахгүй 30 нас хүрнэ. Энд чинь л цаг хугацаа, хамгаас хэрцгий. Би чамайг хүлээж бай. Дэлхий чамайг хүлээж байна. Москва хот 1886 он.